2026 оны 2 сарын 18, 13 цаг орчимд. Шинэ нэгний нар тэнгэр өөд мацаж, тэнэж бэдэлсэн биед орон суухыг 5 давхар усан цэнхэр хойш арсан орсноос саяхан гарч ирэв. Савлууртаа уулзгаж, өөрийнхөө уул мөрийг ирж хайж яваа минь. Сэтгэл минь тухайн үед ядруухан гинэн байсан. Жилийн дараа 4 өвлийг ганцаараа нөмөрч явсны дараач ядруухан гинэ хэвээр. Эдгээр өдрүүдэд худал хэлэлгүй мэдрэмжээ ил тод илэрхийлв. Намайг аваад үлдээч гэж хэлсэн эрхэм нандин тэр хүнтэй учирсангүй. Цөрхөрж үйлсэн хэсэг үе өөртөөгөө нүүр тулалгүй унтлагын цаг руу зүгтсэн мөчүүдгээд уртаас урт өдрөө төгрөв. Хөглөрсөн их дурсамж хураав. Дарханд 20 цаг 34 минут. Мөрөн дээр үнсөв. Би татгалзаж нүүр дүүрэн инээж нүдэн анин. Үргэлжлүүлэн хит хэдэн удаа үнсөв. Биеэ татаад өөртөө хураагаад чамаас зүгтэх. Хүсэж буй зүйл минь биеэ сүл орхих, өөрт чин өгөх. Тэр үед гэрээс чи гарав. Үлдээмэр байсан юмсан. Үлдээсэй гэж хүссэн юмсан. Үнсэлт тэр чихтэй мэдрэмж юу болж үлдэв? Урт үргэлжилсэн томоос том тэмдэгт үлдэв. Надад үлдсэн асуултын тэмдгийг тэрч чивтэн, тэмтрэн, унтахын өмнө уйлах, ичмэр санагдана. Ийм том хүн болцоход мэдрэмжинд бүдэрч аваагаа отохоор тэр хүн намайг санахгүй байгаад гайхах зүйлгүй. Бидний хооронд болсон зүйл бүх хүмүүсийн хооронд болдог этгээд бус үйл юмсан. Эвлэрэх хэрэгтэй, ирэхгүй гэдэгт нь, ирлээж үлдэхгүй гэдэгт нь. Юу юунаас илүү чамайг өөрийнхөө хүссэн замаар алхаасай гэж хүснэ. Энийгээсээ надаас олж битгий уйлаасай гэж хүснэ. Чамаас олж уйл суугаад чи ингэж утсан бол би илүү бага өвдөх байсан. Надад мэдрэмжээ илүү хуваалцаж ярилцсан бол тэр хэмжээний гүн өөр мэдрэмжийг мэдрээгүй нь чиний буруу биш, миний ч буруу биш гэдгийг хэлмээр дотор минь чийлээсэн. Удахгүй тавиад явуулъя. Гаднаа гарахгүй байхыг хичээнэ. Өнөөдөр баяраар далимдуулан бичсэн ч гэсэн дотроо чамтай хамт байж үзчихэд тавиад явуулах амар биш юм аа. Бүгд л болсон атал. Үргэлж гэгээлэг. 2026 оны 2 сарын 20, 19 цаг 45 минут. Сэрүүн сэлэх, хавар шиг. Би чин сэтгэлээсээ инэв. Дотор хүндүүртэй, амьдрах хүслээр дүүрэн. Энэ хоёр өгтөө өгүүлбэрүүдтэй л адил. Юу ч байхгүйгээ бодох, хоосон толгойтойгоо хүндий цээжтэйгээ санах, цуглуулахыг хүсэх, арлын эзэн болох, түүгээр баяжах, баян болоод тэгээд бүгдийг орхих, 20 эдтэй надад байгаль мөрөөдөл, тамхитай ихч урдуур өнгөрөх, татах хүсэл төрөх, орц нээж өгмөр санагдах, тэр эмэгтэй өөрөө хаалга нээх, хосууд баярын тухай ярьж өнгөрөх, миний хизээж татаж үзгүй тэр хаалганы тухай, хүссэн цагаагаар ингэж нэг амьдралд минь ирэх, би энд зогсох, гайхалтай шүү. Гарандаа дөнгөтэй юм шиг авирлана гэдэг, дөнгөө мэд бичнэ гэдэг. Энэ хэцүүгийн тухай биш, эдгэрлийн түүх байхыг далд хүсэх, шунал гэж нэрлэх, хадаж үлдээх. Хээг би хээл гэж бодно, хуучин, харах шиг, ховс, хов хоосон. Эд бүгд хэрэггүй үгс. Энэ бүхний ардаас түлхэж буй тэр зүйл, урдаас нь татаад буй тийчиг. 2026 оны 3 сарын 8, 21 цаг 26 минут. Гэр бүлийн гишүүдтэйгээ тус тусад нь аялалд явах. Эхлээд ээжтэй хийж өгсөн зүйл цөөхөн гэхэд тэгээд аав, зөрөгтэй, очиртой, өөрийгөө ч марталгүй. Дараа нь төрсэн санаа нь өдрийн тэмдэглэлээрээ ч юм уу тухайн аялын талаараа ном бичих, цовруулж болох юм гэж санаанд орж ирлээ. Энэ бүхнээс өмнө энэ санаа хаанаас ургасан бэ гэвэл хүнтэй гэрлэхээс өмнө гэр бүлтэйгээ хамт байхыг хүссэн тэр төсөөллөөс минь тэдэнд хэлмээр байгаа сайн сайхан үгээс гомдож явсан зүйлс хийгээд ярилцахыг хүссэн бүхий л сэдвэрээ том хүн шиг, охин шиг нь, найз шиг нь, эгч шиг нь, гэр бүл шиг нь ийм бодол төрлөө. ертөнц минь үүнийг таалан сойрох. 2026 оны 5 сарын 6, 16 цаг 15 минут. Өглөө сэрнэ бодогдох зүйл нь угаалгын өрөө. Гэртээ нүцгэн алхах, өөрийн гэгэнд угаалгын өрөө рүүгээ аниргуу гитэх, очоод унтраалгаа дарах. Цоожгүй хаалгаа татаад сүл орхино. Шүнжин хадгалсан нандин шигнээ сул асгаж хаад суух уу, олон юмс бодогдож эхэлнэ. Ус уух уу, эсвэл хувцлаж эхлэх үү? Үгүй шүдээ угаагаад нүрээ угаах хэрэгтэй юм байна. Ариун цэврийн цааснаас хэдий ч юм бэ тастаж авна. Хөнгөн арчин, хаяна, усаа татна, таглана. Гал тогооны хэсэг рүүгээ яваад үлдсэн усаа аяган чавхаад зэлгэлж гарна. Зүүн мөр дагуулж харуул толби барахтай бол харахгүй. Буцаж ороод шүдээ сойжсож эхэллээ. Их хурдан, ширүүн. Урч нь будгаа арилгасан болоод л унтсан миний төрх баргаар хэрнээ байдгал төрхөрөө. Тос төрхийг унтсандаа юм бодох, тулаад удаан ажиглах үеийн тун ховор. Тиймдээ л энэ бүх батга нүсүү толбыг таахгүй яваа минь энэ. Нүрээ будаж зогсохдоо юу үзэх талаар эхнийхээ урд тунгаана гэж
Юу өмсөх минь чухал. Урд нь хагас угас бодсон. Ойрд гарт баригдаагүй тэднийг хайж эхлэн. Шалгуур нь үлэн тоосгүй үхэрж ажиллаагүй байх. Угаалгын машин эвдрээд 2 сарын явуулж байна. Баяртай байна. Тоостой үрчлээстэй хувцас уул аваа шиг хөглөрч харагдана. Өнөөдөр нийлхийн ганц цамцаа хар өмдөө оллоо. Эд дундаас хувцас олно гэхэд олсон хувцас нөгөөг шаардлагуудыг хангана гэдэг өдөр ирэх тусам багсах. Нүүр будгийн үе өөртөөгөө өнгөрүүлж болох тухайн өдрийн хамгийн чухал хэсэг. Нүд рүүгээ удаан хардаг болохоор уу, нүрээ ажиглаж яаж амьдарч байгаа анзаардаг болохоор уу, ер нь яагаад тэр санагддаг болохыг мэдэхгүй ч чухал санагдана. Автобусны буудлын руу гарах цаг болох нь цүнхээ шалгая. Цаг боллоо. Орой уулзъя гэрмэн. 2026 оны 5 сарын 24, 15 цаг 22 минут. Саарал цам цахар бодол өргөн жинстэй байсан. Хажуу суудал хөнгөө явах нь гэж баярлах хайдаад бор осортой жижиг хөх цүнхэндээ суудал гаргаж өгөв. Ингэхдээ зэрэгцэн тэр орж ирв. Уучлал хүсээд сандран түүнийг оруулав. Замд явах юм л байдаг. Халуун, туухгүй. Сууж яваа сандалны түшлэг эвдэрсэн тул намайг налахад наалж урагш хөдлөхөд дагна. Амттай зүйлсийг араас нь иддэг үе минь эхлэв. Өчигдөр сарын тэмдэг ирсэн болохоор уржигдэр тэгж аашлах нь аргагүйж. Хэр орогтаал бол хүний үйлдэлийг анзаардаггүй надад түүний хүүхэд шиг үйлдэл содон байв. Хол замд унтаад л явбал би дамар байдаг гэсэн. Бидэнд их бодол байгаагүй шиг. Тэр тухай олохгүй болтой харагдана. Гадна талыг харах, анх удаа хөшиг харж буй мэтэл сониучрахах, хийж буй үйлдэл бүр нь анхаарлыг минь татаж байв. Ингэж бодож явсаар нэг мэдсэн унтчихаж, хоол идэж, биеийн жилээгээ гаргаж, модон ойл ашиглаж, тамхилаж, зогсох боломж олдох үеийн замын цайны газар түр дайран өнгөрөх 30 орчим минут байдаг. Хэрв аймагаас хот руу гарч ивэл ингэж буудлах нь таатай санагддаггүй юм. Тэр цайны газар талыг хүчрвэ. Харин энэ удаа хотоос аймаг руу зорж яваа учраас нөгөө банштай цагаа идэх гэж яарав. Би 8 цагийн автобусанд суухаар тасалбараа захиалчихсан тул ажлаа 16 цагтаа яг тараад шинэхэн нүүж ирсэн газар руугаа яаран алхав. Тэгээд өргөндөө орж ирээд өмсөх хувцснуудаа нэг барьж үзэж харсаар хэсэг хугацааны дараа байрнаасаа цүнхээ үрээд энэ аяллыг эхлүүлсэн юм. Хот доторх автобусанд сууна гэдэг миний хувьд бас л таагүй санагдана. Даанч намайг доргоон руу хүргэж өгөх хүн байхгүй тэмцэтгэлтэй хүн ч олдсонгүй. 5 цаг өнгөрөөж байрнаасаа хөдөлсөн би доргоон дээр 7 цаг 2 минутанд ирэв. Үлсэж ясан тул шуудхан алхаад өвөл зоригтой хамт орж ирсэн нөгөө хоолны газар руугаа баргалгүй. Хуралдаад орон хоолны жагсаалтыг нэг бүрчлэн л уншив. Яг үнийг л идчихмээр байна гэсэн хоол байсангүй тул ядаж шүүлгүй гэж бодов. Би гулааш цэцэг халээ. Хоол таалагдсангүй. Доош бууж намаа оров. Гэртээ авч очих чихрээ аймагаас авъя гэж утсан тул эндээс замдаа идэх болон найздаа өгөх бяцхан бэлэг авахар болов. Ундаа чихэр найздаа хөөрхөн савлгаатай найруулдаг кофе авлаа. Үйлчлүүлэгчийн дараал уртайсан тул баг зэрэг сандрав. Энэ үед 7 цаг 45 минут. Тооцоогоо хийж түргэн алхасаар автобусныхаа ирэлд гарав. Хамгийн ихний зогсож исэн автобус байсныг нь мэдлгүй цааш явчихад цагч болов. Би суулаа. Тэгээд цааш юу болсныг та нар мэдэж байгаа. Танил цайны газартаа орон өөртөө нэгээд хит хитэн удаан амтрхан идэж буй банштай цагаа захиаллаа. Замд аятайхан хоол идэнэ гэдэг амаргүй. Хоол захиалчхад голын хэсэгт ширээ дэрлэн суух хөвтгийн гол тухлан байтал тэр ирэв. Хамт суучгүй гэх үед нь зөвшөөрөв. Гинтл тог тасрав. Тог хизээж мэдээлэлтэй тасардаг байлаа да. Бидний дунд өрсөн хөнгөн яриа нь тэр хоолоо авчихсан болохоор санаа намарсан тухай. Миний хоол гараагүй тог тасарчсан болохоор жижиг азгүйтэл тухай байв. 2026 оны 5 сарын 28. Тэр газраас шатар тоглолоо. Үгээ яхав. Нэг нүүдлэр хожигдсангүй шүү. Тоглоод л сураад лай. Дохооны хэл, дуулах, бүжиглэх, спортоор хичээлэх, хэл сурах, мөнгөтэй олох, йогийн багш хийх. Эд бүгд миний амьдралаас ирж хайж цуглуулсан зүйлс. Эргүүлж тойруулж харахад таатай байдаг юм. Ядаж намайг эд танихгүй. Сайхан нь тэр. Намайг мэдхийг хүсэх хин нэгнийг хайхгүйгээр өөрийгөө хөгжилтэй ойлгох гэж ирсэндээ баяртай байна. Сарын тэмдэг өнөөдөр дуусав. Дуусахгүй юм шиг үргэлжилсэн өдрүүд байлаа. Хэдэн өдрийн өмнө төрүүлэн ирээд асгараад л. Өнөөдөр тэр үнэхээр таг үнэртэйсэн. Ажилчдын заалны цагтай өдөр тул нэлийн удаан тоглов. Халуун өдөр байсан тул тэр чигтээ л муухай нэртэй болчихсон. Гэртээ ирээд хаалгаа нийтэл бохрын үнэр ханхлах. Миний амьдрал цэцэг шиг үнэр алга. 7 өдөр хайрт хөргөчөндөө 2 кг мах хийгээд оюутны байрны номын санд үлдээч гисэн хэрэг. Энэ хугацаанд 2 хоног хуучин түрээсийн байранда байгаад ч амжив. Бүр хөвсгөл яваад ирсэн гээд л бод. Шууд ирээд хөргөчөө өрөө рүүгээ оруулах гэж яарсангүй.
Муухай өнөрт идэгдчихсэн байгаа гэж яаж санах вүлээ. Дутуу гарснаас л хэрэг мандав. Автобусанд суухаар зам хөндлөн гарсан ч тэр алга. Тэгээд алгасаар оюутны байранда ирээд усанд оров. Ядаж би нэг цэвэр дотор хувцолов. 5,000-аар шилэн төрхөө авав. Олон ч хүнээс хэд 3 төгрөг зээлв. Өртөө явна гэдэг амьдрах шалтгаан юм шиг. Энийг хэрэгтэй, уйлахч бас хэрэгтэй. Түүний гутлыг өмсөж үзээгүй хэрнээ дураараа одож болохгүй. Миний гутал чамд харахгүй. Тааруулж өмсөх гэж оролдоод ч хэрэггүй. Хэтэ дэлнийхээ ингэрт амьдралыг ухтаагаад алхачил явна. 2026 оны 6 сарын 4 Пүрэв гараг. Дахин ирэв. 2 нүв, 2 хожигдол. Таарах. Гадаа хүлээгээд цаг гарны дараа орж ирэв. Тэгээд л таарчв. Өчигдөр үнэхээр хайрлагдахыг, ойлгогдохыг, өмөрүүлэхийг хүссэн. Ганцаараа тэр бодлоо нөмрөөд унтаад өгсөн хэрэг. Өглөө нойр ханаад сэрэв. Өглөө олчихлоо. Цаг, ажил. Эхний цагийн хичээл. Өглөө болсон бөгөөд 5 цаг 30 хэдэн минут орчимд. Хин нэг нь намайг ирээ тайтгаруулна гэж хүлээсээр нэг мэц өглөө олж. Тоглоомтой надад байсангүй. Ядаж л өглөө олж. Би нэгэн орой ганцаараа өнгөрүүлээд сэрлээ. Амьдралдаас эрэхтэй өвдөхгүй атлаа, унтах цаг төхөөрл. Амьдралаас минь нэг дур гарав. Зүгт. Ингэж хэлээд эрт орой хизээч юм бэ чи явна гэж итгэн. Ирээч гэж хүснэ, явандаа гэж бодно. Миний хүслээр тэд ирсэн, тэгээд л явсан. Энийгээд үлдэж чадсангүй. Ирэх бүрд нь өмнөхөөс өөр гэж итгэн. Явах бүрт нь бодлоор боллоо гэж өөртөө хэлж өгнө. 10 жилийн дараа өнөөдрийн надаас юу ч үлдэхгүй гэхэд итгэмээргүй. Ярьж авсан зүйлийнхээ нөгөө тал зогсоод шүүх, туршлахгүй явсан өөрийнхөө дүрийг салхинд хийсгээд орхих. Ингээд бодохоор юу хүний юм бэ? Одоо юунд итгэх вэ? Ганцаардлын бороонд норж явсан он жил гадаа маргааш ширэн хаалга тогшоход хуучирч үлгэгдэнэ. Үнрийг нь өөрийнхөө дүрээ өнөөдөр нэртээ өнгөрсөн амьдралд гэж орхино. Алдсан зүйлээ хайж ирэх олсон мөчн илүү дээр санагдах. Хизээч иргэн харахгүй миний цэг гэдрэг инээмсэглэл. Өчигдөрхөн дотроо нурж байлаад уужрах гэж сандалд өөрийгөө хүлээж суусан байхад хэдхэн сарын дараа би мартна. Би мартаж орхино, гээж орхино. Тэр гунгийг яаж мэдрэгдэж байсныг мэдэрч чадахгүй гэр хол явна. Холоо очсны дараа тэр тэнд нэг гуниг би одоо ч үзэгдэхээ өвдөхөө болж дээ гэд дулмаг инээн, дутуу инээн. Тэгээд тэр бүгдийн дараа юу ч мэдрэхгүй тэр алсын алсад үлдсэн гунгаач олж харахаа болоод зүгээр л инээн. 2026 оны 6 сарын 6. Ухаантай юм шиг хэрнээ толгой муутай. Цаг хугацаа харуулдаг юм байна. Ойлгочихлоо, сурчсан гэж бодогч тэр өдөр нь ирээгүй. Дотроо харин тийм ээ. Зүгээр хайчгаач гэхээр чадахгүй л андаа. Хугацаа хэрэгтэй байхад хурдлуулах ямар ч боломжгүйгээс хойш өвдөх хэмжээнд гомдож байгаагаа л хэлмээр байна. Бичээд үлдээмээр. Очоод хэлчихмээр байвч амьдрал дээр ойлголцох хүмүүс бид юр биш. Надад юу таалагддаггүй атлаа яагаад гэж их бодлоо. Үннээ хэлэх үү? Хүн бодсон шигээ, ярьсан шигээ, үйлсэн шигээ байх хэрэгтэй. Ингэж их боддог байж. Кичнээн бодоод ч нэмэргүй тухайн нөхцөл байдал сүлдэн амьдрдаг юм шиг. Сэтгэллээсээ урсаж буй тэр үгсийг агаартай хөвцөлдүүлэхэд сарнаад л замхрах шиг оргүй хоосон санагдах. Би минь ярьж сэтгэл хүллээж өөртөө ойлголцож байгаа шиг яаж мэдрэгдэх вүлээ. Тэгэхээр хүн бодсон шигээ, ярьсан шигээ, үйлсэн шигээ байх хэрэггүй ч юм бэлүү. Чадахгүй ч юм бэлүү, буруу ч юм бэлүү. Мэдхгүй юм да. Ойлгох өдөр нь ирээг бололтой. Уншаад суух өдөр ирэхэд тэр өдрөл мэдэрч үзье. Яаж мэдрэгддгийг нь мэдэрч чадах хэсгээ.